4 сарын 1-ний өглөө цас орж ийн. Яна би онхот. Гой цас орж ийн. Энэ цас тэгээд дулаахан болохоор шууд тайлаад байгаа хэрэг. Шууд тайлах часаар. Маш шахах гэдэг. Амир кофе дээр тэгээд энэ цас За тэгээд энэ одоо зурган дээр гарч байгаагаар бид хэд юу яасан? Өнгөр хэлнийхээ багшийн гэрт очиод 4 сарын 1-нд бид хэд нөгөө Истер тэмдэглэсэн. Нөгөө улаан өндөгний баяр. Тэгээд Унгарт бас энэ баярыг нэлээд бас нүсэр тэмдэглэдэг гээд бид хэдийг гэртээ урьж тэмдэглэсэн. Тэгээд эхлээд охтууд очиод хоол ундыг хийлцээд багштай туслаад дараа нь хөвгүүд ирээд нөгөө нэг өндөг чимэглэх тийм юмсэн. Тэгээд ер нь бол нэг иймэрхүү энэ зурган дээр байгаа. No, this Oh, that's all it is. This. Okay. This one is this right? No, just orange. The orange. Ida. Piro, Isha. Nuda. Nemo kush. Харааром. За тийм. Хилээ ойлгох болох гоё юм шүү. За болох шүү дээ. За дөрөвчтэй болоо. За тэгээд чимгээсний дараа өндөг маань нэг иймэрхүү харагдаж байгаа. За тэгээд бид нэр багшиндаа зөндөө гоё баяраа тэмдэглээд амар гоё байсныхаа дараа хамгийн сүүлд нь багштай нөгөө бэлэг өгсөн. Тэгээд энэ манай багшийн реакшн байна. Тэгээд бэлгийн үйл ажиллагааны араас бид нар манай багш нөхөртөгөө амт нэг юм жижигхэн юм үзүүлсэн биднэрт. Тэр нь болохоор Унгарт хүмүүс яаж Истер тэмдэглэдэг. Тэгээд нөхөрт гараагүй эрэгтэй эмэгтэй хүмүүс яаж тэмдэглэдэг талаар жижигхэн юм одоо зохиомж үзүүлсэн. Köszönöm szépen. The next day. Wow! Намайг харуулчихсан. She is recording something on his phone, on my phone, on his her phone. Isn't it beautiful? Isn't it beautiful? Oh, the camera is. За тэгээд энэ өдөр дуусаад дараагийн өдөр нь бид нар Монголын театрын музей орсон. Тэгээд энд бичлэгүүд нь оруулъя. За энэ музей байна. Айлуу. Энэ шүү. Тэгээд музей дотор орсон. Тэгээд би музей дотор хийсэн бичлэгээ тал талаас нь нөгөө тастаж оруулъя гэж бодлоо. Тэгвэл бас энэ чинь музей доторх юм тэр чигт нь хөвчүүл болохгүй. Одоо энэ балетын хувцсыг хардаа. Амар гоё. Үнэхээр гоё. За тэгээ хан дээгүүр амар гоё зургнууд байсан. Амар таалагдсан. Гэтэл одоо ингээ Монголын одоо эртний одоо кинонуудын зурагнууд, хөшөөнүүд байна.
За одоо яг энэ музейс надад хамгийн их таалагдсан хэсэг явна. Юу ингэж яаж байгаа амархан шиг лээ. Тэр сурал зохион байгуулалт амар хүмүүс ирж хасаад ярьдаг шүү дээ. За тэгээд үзснийхаа дараа хамгийн сүүлд нь ийм VR төхөөрөмжтэй мөлий. Энүүгээр болохоор бөмбөр ногоон билүү. Тийм нөгөө нэг ийм эртний хамгийн анхны театрыг ингээд яг тэр үеийнхэн байдлаар яг харж болдог. За бэмхэ одоо хаана явж байна? Нүүр бодрын гацад дотор явж байна. 5 сарын 3-нд манай өнгөр багш бид нарыг үзэн хичээлээ өмнө үзэн хичээлээ ингээд давтах ингээд яг практик дээр давтах маягаар ингэж явсан байхгүй юу. Тэгээд бид хэд ямар хичээл үзсэн гэхээр нөгөө нэг одоо цайны газар, ресторан, дэлгүүрт юм яаж юм захиалгуу яаж юм авах уу гэдэг талаар байсан. Тэгээд бид хэд нэлээд олоолаа явж исэн болохоор өөр нэг тусгай өрөөнд нь ороод тэгээд өнгөр хөзөр тогоосон. За тэгэл олон янзын амар олон сэтгүүл манай багш гаргаж ирэл бид хэд үзүүлээл бид хэд үзээл байсан. His son was born. His son was born in. Okay, he's here with the wife and the child. He was my student, and I had a student from Italy, from Greece, and they all had Hungarian wives. Hungarian boys. Only Hungarian boys. But it is about love, and this is not your mind who decides, but your heart. You will have to meet many people, you have this international community, and then you have to date many boys. Yeah, so to have experience, because it's not one boy I date and then I got married. You have to date more boys, and then you will have experience, and then you know. Yeah, that's true. And these were for boys. Yeah. I mean, you are not I dating have to date lot of not girls. one girl, and then you marry. Yeah, that's true. You need. Say hi. We are having so next week when the students are the artists are coming, I will introduce you the musician Christian, and Christian will have a concert in the fact that this will. За би өнгөр хэлний ангид сурдаг. Тэгээд өнгөр хэлний анги маань одоо яаж явагддаг? Тэгээд бид нар ямар гоё хөгжилтэй юмнууд хийдэг. Юу айгүй шин зүйлсийг туршиж үздэг энэ хичээл дээрээ. Тэгээд өнгөр багш маань яаж хичээлээ ордог? Юу энэ талаар гоё сонирхолтой байх болов гэсэн үднээс энэ бичлэгийг хийсэн. За тэгээд баяртай. Bye bye.